За юу цан залуусаа. За Pomsity өдрийн мэнд. За өнөөдөр бол шөнө 2 цагаас бол Pomsy-гийн энэ жилийн сүүлийн бодлогын шийдвэр гарах өдөр байгаа. За хэдүүлээ өнөөдөр бас салтан дээр daily focus өгөөд ямар хөдөлгөөн хийж болох талаар ярилцгаая. За тэгээ хэдүүлээ шинжилгээнд орцгоё. За энэний өмнөх бичлэгэн дээр бол нэгд өдрийн хөдөлгөөн дээр бол бид нар голдыг бол доошогоо уналтын хөдөлгөөн хийнэ гэдэг таамгийг бол гаргаж ирсэн. За хамгийн ихний таргет бол Аз дээр үүссэн лоу ханш. За цаашлаа 4-р өдрийн лоу ханшийг бол авах магадaltaй гэж хэлж ирсэн. За ханш бол яг таамгийн дагуу хөдөлсөн хэдий ч миний хувьд бол оролт хийж чадаагүй. За яагаад тэгэхээр энэ уналтан дээр бол тодорхой хэмжээний уналтын сетап буюу баталгаа бид нарт өгч чадаагүй гэсэн үг. За харин өнөөдрийн хувьд бол Pomsity өдөр учраас ханш бол нэлээд рейнж хөдөлгөөн явах болов гэсэн бодолтой байна. За ерөнхийдөө энэ хоёрын хооронд бол нэлээд рейнж хөдөлгөөн яваад дээшээ нэг задарч орж ирээд дахиад дараагийн хөдөлгөөн нь бол доош уналтын хөдөлгөөн хийх боломжтой гэж миний хувьд бол үзэж байна гэсэн үг. За хамгийн ихний таргет бол өчтөрийн Нью-Йорк дээр хийсэн Нью-Йоркийн лоу ханшийг бол авах хамгийн ихний боломж таргет бол энд байна. За цаашлаад бол ерөнхийдөө өмнөх 7 хоногийн лоу ханш буюу previous week low гэж ярьдаг. За өмнөх 7 хоногийн лоу хүртэл ерөнхийдөө дахиад доошоо уналтын хөдөлгөөн хийх боломжтой гэж миний хувьд үзэж байна. За тэгээ миний хувьд бол иймэрхүү таамагтай байна. Тэгээд миний энэ таамагтай санал нийлж байгаа эсвэл санал зөрж байгаа бол комент секцэд өөрийнхөө таамаг санаа бодлоос хуваалцаарай. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Харилцаанд нь амжилт хүсье.